Монгол Улсын их хурал, Монгол Улсын засгийн газар, Монгол Улс дахь нэгдсэн үндэсний байгууллага хамтран доктортой хөгжлийн зорилго дэд төвчний чуулга уулзалтыг өнөөдөр Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа. За чуулга уулзалтанд Улсын их хурлын дарга Зандан Шатар, ерөнхий сайд Оюун Эрдэнэ, Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын суурин зохицуулагч Тапан Мишра, за Улсын их хурлын гишүүд болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл оролцлоо. Улсын их хурлын доктортой хөгжлийн зорилгын дэд хорооноос бүгдээрээ нэг зүг тарж, нэгдмэл эрмэлзлээр хамтран ажиллахыг уриалж, доктортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөлийг Улсын их хурлын дэргэд байгуулах гэж байна. Улс орны маань тусгаар тогтнол улам бэхжсэн, эдийн засгийн доктортой өссөн, иргэдэн зохистой хөдөлмөр эрхэлсэн, өрхийн орлогын хэрэгцээгээ бүрэн хангасан, ээлтэй орчин шударга нийгэмд амьдрах нь Монголын ард түмний чин хүсэл эрмэлзэл юм а. Энэ хүсэл зорилгодоо доктортой хөгжлийн зорилгыг бүрэн хэрэгжүүлж байж хүрнэ. Эдгээр зорилтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор олон чухал хуулиудыг хэлсэн баталгаар төлөвлөж байна. Зөвхөн 10 дугаар сард гэхэд томоохон улсын төсөв болон томоохон 20 гаруй хуулийг шинээр буюу шинжилэн баталгаар төлөвлөд байна. Эрхэм нөхдөө Монгол Улсын төрийн эрх барих дэд байгууллага Улсын их хурл доктортой хөгжлийн зорилтод тусгацсан үзүүлэлтүүдийг хангаж, хөгжиж дэвшсэн, гүнээ дээдлж иргэнийхээ эрхийг бүрэн эдлүүлсэн, сэргэн мандсан Монгол улсыг зохицохын төлөө дэлхийн хамтын нийгэмтэй хамтран тууштай чармаал тавьж ажиллах болно. Өнөөдрийн энэхүү чуулга уулзалтанд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд гүн талархал илэрхийлж, өнөөдрийн чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье. Нэгдүгээр өнгөрсөн хугацаанд Монгол улс доктортой хөгжлийн зорилтыг хангахад зориулсан хөгжлийн бодлого төлөвлөлтийн шинжилгээг амжилттай хийж чадлаа. Монгол улсын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт орж хөгжлийн бодлого төлөвлөлт доктортой байна хэмээн хуульчлагдсан. За энэ хуулийн дагуу хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль батлагдаж 1990 оноос хойш Улсын их хурл болон засгийн газраас батлагдсан 562 орчим салангат баримтчгуудыг нэгтгэж алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн баримтлалыг доктортой хөгжлийн үйл баримтлалд нийцүүлэн улсын их хурлаар баталсан. Хөгжлийн баримт бичгүүдийг тус бүрчлэн аудит хийж доктортой хөгжлийн зорилтын 45 орчим хувь бодлогын баримт бичгүүдэд тусгагдаагүй байсныг шинжилэн тусгах ажлыг зохион байгуулсан. Мөн 2022 онд үндэсний хөгжлийн газар хөгжлийн бодлого төлөвлөлт эдийн засгийн яам болон өргөжөж салбар дундын зохицуулалт доктортой хөгжлийн зорилтыг цогцоор ханган хэрэгжүүлэхэд төрийн байгууллага институтийн хувьд илүү чадварлаг, доктортой, бодлогын хувьд илүү залгамж чанартай болно гэдэгт итгэлтэй байна. Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганаар батлагдсан доктортой хөгжилд хүрэх 17 зорилго 169 зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө бүх нийтээр мөчлөг төрж урд үрдийнхаас илүү эвлэлтэн нэгдэж хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулахын төлөө доктортой хөгжлийн зорилтыг хангахын төлөө хамтран ажиллахыг доктортой хөгжлийн зорилтыг хангах үндэсний хорооны даргын хувьд уриалж байна. Монгол улс доктортой хөгжлийн зорилго дэд төвчний чуулга уулзалтыг анх удаа зохион байгуулж байгаагаар онцлогтой юм. За чуулга уулзалтаар Монгол улсын 2030 он хүртэл доктортой хөгжлийн зорилгын амлалтаа биелүүлэхэд шаардлагатай хөгжлийн бодлогын баримтчгийн уялдааг сайжруулах, хэрэгжилтийг хянаж үнэлэх, за COVID-19 цар тахлын үед доктортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг гэрчимжүүлэхэд чиглэсэн олон улсын сайн туршлага арга шийдлийн талаар хэлцлээ. 2050 гээд алсын хараагаа баталсан үндсэн хуулинд одоо доктортой байна гэж заасан тийм. Одоо хөгжил доктортой байна гэж заасан. Тэгээд тэрийн дагуу одоо хуулиудад өөрчлөлт оруулсан. Тэгэхээр биднэрт бол одоо бичиг баримтын хувьд бол бид нар бол хангалттай хэмжээнд байна. Ямар ч байсан энэ одоо доктортой хөгжлийг хангах эдийн засгийг одоо ингээд доктортойгоор хөгжүүлэх ийм яам зайлшгүй байгуулагдах шүү дээ. Энэ яам байгуулагдсанаар зүгээр нэг засгийн хэмжээнд ажилтдаг биш. Маш олон талаас нь одоо дэлхийн байгууллагууд олон талаас нь шахаад тийм ээ. Одоо парламентээр олон болсон нам яг энэ одоо бүтцээ хатгалж авч явж цаашдаа эдийн засгийн нийгмийг доктортой хөгжүүлэх талаас нь одоо бодлоготой, доктортой дунд хугацаанд биш үү? Урт дунд хугацаанд. Зөвхөн одоо манайхан ч одоо богино дунд хугацаанд асуудал яриад шүү дээ. Тийм биш.
урт дунд богино одоо за богино орхич энэ хугацаанд доктортой хөгжих энэ одоо нэлээд тийм хүчтэй яам байгуулагдах хэрэгтэй гэж үзэж байгаа. Нийтдээ 17-оос манайх нэг далай тэнгис гэдгээс босод 16 зорилтыг манай улс хэрэгжүүлэхээр байдаг. Энэ бол үнийг хэлгээд яг нүүбийн өмнө хүлээс үүргэвшилтэй. Нэг бодлын бид нар хүн төрөлхтний өмнө хүлээс үүр. Яг тэгвэл одоо байгалийн гамшиг бол энэ зуны байгалийн гамшиг ч гэсэн харуулж штэ. Сибирт төмөр гарлаа гэхэд энэ Монгол улсын хил дээр ирээд одоо хил хязгаарлагдахгүйгээр Монгол улсад ч орж ирж байна. Монгол болсон цөлжилт эндээс одоо элсэн шуурга үүсээд хятадаар дамжаад солонгосоор дамжаад Японд хүрч байна. Тэгэхээр бид нар юу гэж харж байна гэхээр нэгдүгээрт энэ одоо ажлыг бол бид нар дэлхийд даяар хийх хэрэгтэй. Байгаль орчны хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх. Зарим нь Монгол улсын хувьд жишээлбэл нэлээд тулгамдсан хүндрэлтэй асуудлууд байна. Жишээлбэл ядуурлыг бууруулах тийм Монгол улсын хувьд ядуурл 28 орчим хувь байгаа. Тэгэхээр энэ ядуурлыг бууруулахын тулд бол бид нар бас нэлээдгүй ажил хийх хэрэгтэй. За Монгол улсын хувьд мөн засаглалыг бэхжүүлэх, за арилгал хэл ахуулыг бууруулах, бүх төрлийн тэгш бүс байдлыг бас бууруулахтай. Бидний хувьд тэгш бүс байдал өнөөдөр хүртэл байна. Эрэгтэй эмэгтэйгээрээ одоо хүйсийн одоо хот хөдөөгийн ингээд тэгш бүс байдлууд уг нь бол Монголын иргэн болгоо ямар ч орчинд төрсөн өссөн адилхан сайхан амьдрах нөхцөл болцоог нь хангасан байх хэвээр. Энэ бас төдийлөн сайн хангагдаж өгөхгүй. Тэгэхээр энэ ковидын үед нийгмийн ялангуяа голгол үзүүлэлтүүд нэлээд хурцсан байж байгаа. Голгол үзүүлэлтүүд нэлээд хурцсан. Монгол улсын их хурал, Монгол улсын засгийн газар үүн дээр онцгойлон ач холбогдол өгөөд зарим нь бол хууль эрхцэн орчингуудад өөрчлөлт оруулах асуудлууд байгаа. Тэгэхээр энэ бүгд дээр бид нар бас дэлхийн бусад улс орнуудын туршлагыг бол бас судлах хэрэгтэй. Монгол улсын хувьд яг одоо ядууралтай буюу одоо яг хүнс тэжээлийн дэмжлэг авч байгаа иргэдтэй зорилтод бүлэгтэйгээ хэрхэн яаж ажиллаж байна вэ гэхээр халамжаас хөдөлмөрч шилжээ гэдэг зорилгыг дэвшүүлээд ажиллаж байна. За энэ дотор бол хамгийн сайн халамж бол өөрөө яг хөдөлмөрийн маа гэдэг ийм концепцийг дэвшүүлсэн. За өнөөдөр халамж хүртэж байгаа иргэдийн нөхцөл байдал дээр нь судалгаа хийгээд хөдөлмөр эрхлэх боломжтой хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөрт зуучлах ажлыг бол бид нар хийж байна. За энэ дотор бол нэгдүгээрт бид нар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас яг зорилтод бүлэгтээ илүү одоо төлхөө үйл ажиллагааг нь чиглүүлэх. За хоёрдугаарт бол сургалтуудаа бас сайн явуулах ийм ажлуудыг хийж байна. Монгол улс орчин зах зээлийн нийгэм шилжсэн 30 жилийн хугацаанд өөрийн тогтсон хөгжлийн загваргүй явж байгаа. Нөөдийг хүртэл. Энэ бол юу гэхээр яаж хөгжих юм тийм ээ. Дэлхийд их олон хөгжлийн загварууд байна. Дэлхийд бол Монгол улс бол нэг л Монгол улс байна. Тэнд бол нэг л одоо Монголыг хөгжүүлэх загвар байгаа. Энийг бол монголчууд одоо бид өөрсдөө бий болгох хэрэгтэй. Хөгжлийн загвар нь буруу байгаа учраас эдийн засгийн үзүүлэлтүүд нь буруу байна. За тэгээд энэ нэгний хөгжлийн зорилтууд тавьсан ихэнх асуудлуудаас биелээгүй. За энэ 2016-аас 20 оны эхний үе шатны зорилтууд бол одоо хэрэгжээгүй шахуу ингэ явж байна. Хоёр дахь шатны үе 21 оноос эхлээд энэ оноос эхлээд явж байгаа. Тийм учраас бол үндсэндээ бол хийх төлөвлөх үр дүнгээ их зөв тооцох хэрэгтэй. Түүнээс бус улсуудын одоо жишгээр аваачаад их том тоо тавьчихдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг ядуурлыг одоо устгах хэрэгтэй. Ядуурлыг устгахын тулд хүн амын 30% нь бол ядуу байна шүү дээ. Тийм учраас тавьж байгаа тоогоо их зөв тавих хэрэгтэй. Зөв одоо төлөвлөх хэрэгтэй. Ингэснээр дараагаар тодорхой үр дүн гарна гэж бодож байна. Доктортой хөгжлийн 17 зорилго 169 зорилт 244 шалгуур үзүүлэлт нь хэнийг ч орхигдуулалгүй ядуурлын бүх хэлбэрийг устгаж, тэгш бус байдлыг халж, байгаль орчноо хамгааж, хүний тайван амгалан амьдрах эрхийг хангах зэрэг олон улсын хөгжлийн талаарх асуудлыг шийдвэрлэхээр сан толгон төвшүүлсэн дэлхийн нийтийн зорилго юм а. За Монгол улс доктортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтод төвшин шалгуур үзүүлэлт батлах тухай улсын их хурлын тогтоолын төслийг засгийн газраас боловсруулж намрын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Доктортой хөгжлийн зорилгыг баталж хэрэгжүүлснээр 2030 он гэхэд эдийн засаг нийгэм байгаль орчин дахид төвшил гарах, за доктортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хянах, үнэлэх, цардахлын дараах үеийн нийгэм эдийн засгийн доктортой өсөлт хөгжлийг дэмжих боломж бүрдэнэ гэдгийг за чуулга уулзалтад оролцогчид хөндөж байлаа.